Студид эргээд тавтай морил за та бүхэнтэй бас өнөөдрийн бас маш гоё халуун сэдв байхаар манай зочин маань ирсэн байна. За тэгээд та бүхэн бас мэдэх байхаа. За тэгээд стример Мё ирсэн байна. За тэгээд өглөөний мэнд. За өглөөний мэнд. Та өөртөө микрофоноо жоохон ойртолж болж штэ. За окей. За өглөөний мэнд. За. Би өөрөө сонсож байгаа юм шүү дээ. Вау. За өглөөний мэнд. За тэгээд яаж байгаа тэгээд хүүтэн байна уу яаж? Таксинд унтж байгаа л анаа сэрэгэрэ гээл сэрэхэр нь тэгэл цаа гээл ороод ирлээ. За өнөөдрөөс Мётогоос нэлээд гоё ярилцсанаа байж жиг хоёлаа халуун цай байж байгаа юм шиг халуун цай байхгүй тий. За тэгээд өнөөдөр одоо хамгийн амжилттай за тэгээд хөгжилтэй стример бол яа харахгүй Мё байгаад байгаа. За тэгээд за баярлаа. Би ч гэсэн бас хувьдаа бас үздэг. Тэгээд бас ажил төрлөө явж байгаагаар бас дарайл үзэж явчихгүй яваад шиг. Тэгээд ер нь бол баг анх гарч байгаас нь үзнэ үү. Тэгээд би өөрөө тийг санаж байна. Тий. Тэгээд ер нь угаасаа бас 2015 онд ч лөө баг нэг хоёлаа нэг уулзж ирсэн юм байна. Тий шүү дээ. 15 онд уу? Тий. Зөө. Тэгээд 15 онд хамтаа энэ талаар ярьж дараа нь ирсэн дээр хэцүү байна. Тийхгүй бол энэ одоо зурагтаар ярьдаг зүйл биш ярихгүй тий. За тэгээд ер нь бол стример Мёгийн хувьд бол хүмүүс бол нэлээд сайн одоо мэдж байгаа бах. Тэгээд сая бас одоо нэг саяны сайхан гарсан амжилт бүтээлүүдээс хоёлаа их хуваалцаад өөрийгөө бас гоё танилцуулаад эхлэв яаж. За тийм. За сайн байцгаана уу? Намайг Батэрдэн гэдэг. Тэгээд хаашаа чачаа энэ ч л Батэрдэн гэдэг. Тэгээд 27 одоо хүрэж байгаа. Тэгээд стрим, ютубер, контент креатор гэж явж байгаа нэг залуу байна. Тэгээд ер нь бол яг юу гэдэг вэ гэхээр зүр нь бол тэгэл тоглоол. Янз бүрийн байж болох үз тоглоомноос гадуурсан контент тэгэл тоглоом дотрооцсон контент тэгэл ер нь тоглоомноос хэлсэн. Тэгээд бас нэг тоглогч болох гэж хичээсэн. Тэгээд тоглогч болох гээд нэг хятад руу бас нэг олон улсын телевиз нэг азар явж маагаад тэгээд тэр чигээр явж байгаа нөгөө нас жоохон хөгшөр тэрэнгүү тэгээд ялчгүй тавирч болчихсон стример болчихсон юм байлээ. Тэгэд сая би бас нэг үзчихсэн 2025 онд бас нэг хоёлаа Монголын e-спортын шинэ жил болсон уу яг нэг тий. Тэндээс нэг шагнал авч ирсэн тэр тухайгаас бас бид нартай болцоож. Ямар учиртай шагнал уу тий. Энэ нэг одоо ESN-с зохион байгуулсан e-sports awards гэж явсан байхгүй. E-спорттой холбоотой за одоо хамгийн одоо сайн PC-ний баг гэсэн чинь Монгол авч явах жишээ нэ тий. Тэнгүүд яг тэрэн дээр нөгөө нэг e-sport streamer of the year гэдэг нэг юм нэмэгдсэн байгаа. Тэнгүүд тэрэн дээр нь би харин ороод авчичлээ лээ. Маш энгийн зүйл шиг байна тий. Би аавна гэж бас бодоагүй байсан юм. Тэгээд ямар ч тач болцсон. Яг тухайн үед бол нэлээд гоё байсан. Шокнд орсон. Тэр нь болохоор анх удаа болоод өнөснө юу болоо? Тэр 3 удаа. Ер нь бол яг ESN-с зохион байгуулж байгаа нь бол 2 дахь нь. Эхнийх нь нөгөө нэг яг лангаар юу гэх вэ? Эхнийх нь онлайнаар явсан байхгүй. За. Онлайнаар. Тэгээд хоёр дахь нь болохоор сая лангаар ивэд болоо явсан. Тэрний бүр хамгийн анх нөгөө нэг YouTube-ийн channel гэдэг байсан. Mongolia Streamer Clips гэдэг. Тэрэн дээр нөгөө нэг яг тэр нэг яг хин ажиглаж байгааг нь мэдэхгүй. Гэтэ тэнцэнээс бас нэг юм зохион байгуулжсэн. Бас яг тийм. Тэгээд тэрэн дээр бас Streamer of the Year болчихсон. За. Би 3 жил дараалал авчлаа авирсаад байна. Авирсаар. Гэхдээ яа харахгүй болох л та. Би тэгээ эндээс бас нэг хэдийн юм асуучих. Одоо стример хүнийг ингээ би ховдоо ингээ ботоор ингээ бараг л олон нийтийн өмнө ингээ тэр чигээрээ байгаа хүн гэж хараад байгаа байхгүй. Ингээл ерөөс байнга л хүмүүстэйг харьцаж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хэдэн цаг ер нь стрим хийдэг үү? Ер нь тогтмол одоо би бүтэнсэд нөгөө гэрийнхэн амардаг байхгүй. Тэнгүүд нөгөө 6 өдөрт нь бол нэг доор аж 5 цаг стрим хийж байгаа. Тогтмол цаг. Тогтмол. Босод өдрүүд нь. Тий. Босод 6 өдрүүд нь битүү гэсэн. 5 цаг тасралтгүй. Яах. За харахгүй. Яа харахгүй. Ингээд явахаар ч бас авартсынхаа үеинд ялгүй байх хэрэгтэй. Дархаа ор болж ийн гэсэн үг шүү дээ. Мэдгүй. За тэгээд стримийн талаар одоо бас хоёул бүр ингээ эхнээс нь гоё ярьчих. Тэгээд стримийг анх эхэлж байхад ямар байв те одоо бодоход бас хөвчлөлтэй юм юу вэ? Ингэж л ихсэн байна да ч гэдэг юм а те. Одоо ингээд арай нэг энэ өндөрлгөөсөө харахад бол анх хэд те. Анх оо. Энэ дээрээ би алддаг байсан бэлээ ч юм уу те. Яг алддаг байсан юм гэвэл нөгөө нэг би YouTube дөнгөж гарч YouTube руу яг нөгөө нэг стрим хийж хүмүүсийг монголчууд шилжиж эхэлсэн. Facebook дээр бүгдээрээ байж хаад. Facebook дээр ч нөгөө нэг стрим нь устна. Тэгээд амар quality муутай гэж янз бүр зуураатай байхгүй. Тэгээд яг YouTube руу ороод би YouTube дээр баг 2 жил стримсэн хаа. Баг 3 жил ч юу. Facebook YouTube-ыг нийлүүлээд баг 3 жил. Яг нөгөө нэг тухайн үед би зөвхөн стрим хийдэг. Тэгээд ерөөсөө бичлэг оруулдаг байсан байхгүй. Тэгээд ганц том алдаа нөгөө бичлэг оруулахгүй байсан алтай юм болов уу гэж бодоод байгаа сүүлийн үед. Тэгээ одоо тэгээд хүмүүс нөгөө би яаж эхэлж дөнгөж эхэлж байгаа ингээд яаж эхлүүл ер нь зүгээр вэ гэж тэгж байгаа шүү дээ. Тэнгүүд би эхэлж байгаа зүйл нь ерөөсө тогтмол бичлэг оруулах тий. Тэгээд стрим дээрээсээ нөгөө нэг одоо reel болгож аваад бүх платформоор ингээд цацаал.
Тийм л юм бил. Одоо бол гэхдээ яг ер нь аль аль нь ажиллахаар болчлоо. Яг ажиллаад байна ер нь тий. Одоо ингээд би бас ингэж бодоод байгаа. Би бүр яг ингээ хоёлоо бүр энэ жишээнээсээ ярилцээ тий. За. Би одоо ингээд тиг subscribe гэж гэх юм тий. Одоо яг зэмж эхэлж штэ шууд аккаунтаа нээчлээ. Би яг стрим юм хийнэ гэж ботцсон байгаа шүү заяа. За тэгээ яг стримээ хийх гээд ингээ орж ирсэн чинь би одоо ингээ тгээсээ шууд эхлэхэд хүмүүст үзэгдэх болов. Үзэгдэнэ. Одоо YouTube руу ороод live гэдэг категори дээр нь дарна штэ. Тэнгүүд ингээд тайтлаа бичсэн, нэг там дэлээ өгсөн. Ингээд 2 3 үзэж байгаа ч юм уу, нэг ч хүн үзээгүй, үзэлт нь харагдахгүй тийм Монгол стример ч юм уу, гадаад стример зөндөө байгаа. За. Гэхдээ ер нь бол шууд хийж болно. Орсон л үү? Тий, болно. Тэгэхээр бид үгүйс эндээс нэг юм ойлгоогүй жоохон зүгээр бодлоо л та. Сайн нөгөө бичлэг оруулах хэрэгтэй гэдгийгсэн штэ. Тэгэхээр тэр нь болохоор стрим хийхээс гадна бичлэг оруулах ярьж байгаа юу? Тий. Одоо өөрөө нэг контент гэсэн контент тий. За нэг юу гэдгийг те нэг одоо хоол идж байгаа ч гэдэг юм. Тий. Тэгээ юу ч байдیں۔ тий. Тоглож байгаа юу ч байсан болно шүү дээ. Тэгээ тэрийг ер нь тийм одоо танд одоо стратегийн хувьд одоо 7 хоногт би нэг тэдэн бичлэг оруулаад те тэдний стрим цагтаа игээд ингээд рилээ тэрүүгээр таслуулаач гэдэг. Нэг иймэрхүү одоо хуваарийн юмнасаа ярилцвал. Яг эхэлж байгаа хүмүүс зориулаад гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт ийм би бас ер нь амар ухаал байна гэдэг одоодсон. YouTube алгоритмыг ойлгох гол хичээл байна. Одоо миний нэг channel би ч 4 5 channel таахгүй. Тэгээд нэг channel ер нь баг 3 4 байна уу баг өдөр болгон бичлэг оруулдаг байхгүй. Тэгсэж бас болдгоо байна. Нөгөө нэг алгоритм алдаад үзэлтэнд багасаад ирд юм байна. Тэгээд нэг хаяа нэг видео хийдэг 7 хоногт нэг мэг хийдэг channel-ууд нь баг алж малаад. Тэгээд тэгэнгүүт ер нь яг нөгөө нэг яг одоо телевизийн шоу шиг л байх хэвэл юм билээ л дээ баг стандарт нь. За 5 дахь өдөрт уулзсан манайхаа ингээл дараа 7 хоногийн 5 дахь уулзъя гэж бичлэгэн дээрээ тий. Тэр нь яг ингээд стримнээс гараагүй зөвхөн яг бичлэг байвал бүр гоё. Тэгээ тэрийг нэг хөтөлбөр маягийн болгоод явуулаад байвал ер нь амар гоё юм билээ. Би тэгэж анзаарсан. Гэтэ надад ч хамаагүй дээ би бол өдөр болгол хийж хэдэн үзэх нь хамаагүй болсон. Тий. Одоо шиг тэгсэн баг тий. Нөө шинээр орж байгаа хүмүүс маань бол яг эхлээд бол тэгээд явчихад бол нэг 7 хоногт 2 видео байгаа л хамгийн гол нь reel л байна да. Одоо бол ер нь амар хараадах нэг шинээр гарч ирж байгаа хүмүүс бүгд амар reel. Тэгээ ялангуяа тэр TikTok-аас бүр амар олон орж ирж байгаа шиг байна. TikTok ч юм бол насны бас ангиллаараас арай өөр одоо тиймэр бол хийх ашигладаг. Яг одоо би 5 жилийн өмнө стрим хийдэг байлаа гэж бодъё л да. Тэнгүүд манай тэр 5 жилийн өмнө хүмүүс бүгдөө өгшөө хүүхдээ болоод үцгээ болж байлцсан. Тэгснэ шинэ хүүхдүүд орж ирж мэрээд шууд сэлгээд харин тийм болоод тах шиг байлаа. Яг би анзаараад байгаа. Тэгээ ер нь одоо стрим хийж хахад хамгийн гоё зүйлсүүд нь яг юу байдаг? Шууд үзэгч нартайгаа харилцах юм болов? Шууд харилцаал. За юу үзгээж байна. Өнөөдөр яав гэвэл нэг амар жоохон ажралтай хүмүүс нь орж ирэн жоохон гонигдсан хүмүүс нь шүн оройгоор яг юм бичнэ. Яа. Гонигтай зүсээ шүү. Тэгэл шүнжигөө тулж харьцаал яваад. Сэтгэл зүйч хийгээ. Тэ сэтгэл зүйч хийх боломжтойнууд дээр нь хийгээл боломжгүйнүүд дээр нь за чи сэтгэл зүйч рүү явах юм байна. Сэтгэл зүйч рүү явах юм байна. Тэ. Одоо тэгээд амжилттай одоо стример хийж одоо хийхэд одоо нэг хамгийн чухал одоо 3 зүйл одоо таны хувьд юу гэж боддог? Ийм зүйл. Минийх үл яг итгэвтэй байх штэ. Би чинь нөгөө нэг 3 жил 4 жил стрим хийж хаад болооч хийгээд хийжсэн хүмүүс гүй би болгонаа. Би бүр найзууд дээр очиод өөлжсөн аахгүй. Шүн согтуу. За. Намаа яа хийж үзэхгүй байгаа бэ? Би амар хичээгээд байгаа сте гэ. Тэгээ одоо бодох юм дээр. Тэгээ одоо хизэнээс яг ингээд би бараг болчихно даа гэж бодчихсон энэ хизэнээс. Би гэхдээ бас ер нь нилээ өөртөө амар ихтгэлтэй байсан. Ер нь амар болоодсон аахгүй. Яг тухайн үед ингээд өөрийгөө ойрын орчны хүмүүсээ бүгдийг үзэхэд ер нь бол үнэхээр л би амар гоё байгаад байна уг нь. Тэгээ ямар хүн үзэхгүй байгаа. Тэгээ ерөөсөө ганц шалтгаан тухайн үед нөгөө нэг яг монголчуудын мэддэг байсан тоглоомнуудыг тоглодгүй байсан. Өөрийгөө тэднэрт нөгөө арай нэг баблаасаа гарч чадаагүй гэж ойлгосон шүү сүулт. Тэгээ би ч нөгөө нэг хэсэг нэг Roblox-ын бичлэгээ оруулаад тэгэнгүүт л намайг нөгөө хүүхдүүд ч бай. Тэгээ хүмүүс ингээ мэдээд эхэлж байгаа байхгүй. Намайг ингээ Roblox-ын бичлэг оруул стрим хийгээ явж илаа гэхэд 1000 үзэж илаа гэхэд Монголын хүүхэд биш бараг 500 энийг яага 1000 үзээд байгаа гэдээ ороод ирсэн хүмүүс байгаа даа. Тэгээд яг тэрнээс хойш ингээд яг тэрийг тгийж Roblox хийснээс хойш яг Counter Strike 2 гарч ирээд тэгэл ер нь одоо баларцсан шүү дээ. Тэгэл кейс нэвс тэгэл
Тэр кейсний талаар бүр нэрээ ярилцмаар. Энэ кейсийг ер нь яг яаж одоо би ингэж л боддог юм л да. Би бол хөвдөө бол кейсний ингэж задалдаг юм хийх хүсдэг л тий. Тэнгүүд энэ кейсчүүд бас өөрөө хөөрхөн үнэтэй байгаад байдаг. Кийн бүр бас үнэтэй байгаад байдаг. Тэгээ энийг одоо яг ер нь хувьасаа л өрөөсөө л бүх юм байгаа гэж байгаа. За хоёртойгоо хайхалтай. Би ч бүр анх ихтер өвтэй өрөө штэ. Яг ингээд дансанд 2 сая төгрөгт. За энийг нээх үг нэ гэдэг. Телефон нээж байгаа л ингээл баг сүүлийн кейс голд кейс мессен дэр нь голд нуун за. Яа, ста бой аа. Одоо ер нь тэгээд хэр их кейс одоо нээж задлж байгаа юм. Одоо нөгөө нэг нээж үзээгүй юм байхгүй болцсон. Дээрээсээ. Тэнгүүд одоо яг нөгөө нэг яг нээгээ дахиад адреналин авж байгаа юм уу гэхээр бас үгүй. Болцсон байлээ. Тэгээ шинэ юм гарч ирвэл нээндэ гэж одоо л тэгэл томоотой л байж байна. Одоо тэр кейсийг одоо та нөгөө нэг нээж үтсэн үний хувьд бол хэд одоо юу гэдгийг те одоо нөгөө нэг хэдийг задлал нээгдэхэр байна. Эсвэл үнэхээр янданы асуудал юм. Үнэхээр янданы асуудал. Тэгээ нэг 300 бол бүр надад бол Батарны нэг унчтай. 300 тэнгүүд маа найзад 100 бол Батарны нэг унчтай баая гэдэг найз. Тий. Тэр бүр галзаа. Тэгэхээр ер нь бол бас дотроо нэг одоо жишээ нь тэгэхээр бас нэлийн зардал гардаг контент болж таарч шүү дээ. Тэр чинь мэдээж хэрэг хүмүүс нөгөө голд унахгүй юу үзэх гээд л ер нь бол контентийг үзэж байгаа шүү дээ. Нөхөр мөнгөө шатаагаад хахаар тэгээд илүү үзэх сонирхолтой. Яаж ч 300 дээр дээ. Тэгээд за тэгээд одоо ер нь бол стрим үеийн үзэгчдийн тоо ол огцсон болоо өссөн гэж би одоо бодож байгаа. Одоо хэрэглэгч нар маань одоо нэлээд сайжирсан байна уу? Та одоо өмнөх жилүүдийг бодоход одоо бол эхлээд бол хэр вэ? Тий. Ер нь тэгсэн яалтчгүй одоо нөгөө сая Монголд гарч ирэл ер нь монголцын бас маш том тусламж байгаад байгаа гэж хараад байгаа. Тэгвэл тэгэл стил бас хүмүүс чинь тэгэл стример ажлыг хийгээл тийм үү байгаа байхгүй. Одоо ч ер нь байгаалах. Тий. Монголцын ачаар монголц ингээ гараад ирэнгүүд ингээд бид нар ингээд бүх төрөл ингээд хөгжиж авчлаа л та би бас тэгж хараад байгаа. Монголцын ачаар би сая ер нь баг нөгөө streamer of the year мэр болсон ш. Эхний жил бол ер нь нэг тиймэрхүү. Би сая нөгөө нэг амар том watch party-нууд хостес аахгүй. За. Тэгээ бас хэд хэдэн өмнөөсний тусламжтайгаар яг ганцаараа чигээгүй. Тийм. Тэгээд нөгөө нэг сая social play park дээр watch party-сэн, зайсэл дээрээсэн. Тэгээ асаа арена дээрээсэн гэдэг ингээд нэлээ хийсэн аахгүй. Тэгээд тиймэрхүү юмнууд хийхэд хүртэл маш олон хүмүүс ирж байгаа аахгүй ерөөс. Хаан жилээд нэг 7-8 мянган хүн зөвлөж молуулаад. Тэгээ стрим дээр чинь тийм хүмүүс аяг харагдахгүй шүү дээ. Яг 7-8 мянган хүн гэж байгаа авир юм бэл. Одоо ер нь бол ингээд бас ингээд мёгийн хувьд одоо өдний хүртэл ингээд яваад ингээд замлуудаа ингээд бүгдийг ингээд дүгнээ тарахад бол юу гэж хэлмээр вэ? Яадаг замл. Одоо ингээд стримийн замлаа харахад. Би юу? Тий. Би нэг тийм сонь штэ. Яг ингээд яг бүх тайминг ингээд таараад зүв яваад исэн юм шиг нэг тийм байдیں۔ Би. Гэтэ яг сүүлийн яг нэг 3 жил мэл ч юм уу тий. Яг контрлоо ороод кейс нэгэл гол дунгаалж хийсэн чи Монгол залаал эхэлдэг нээс. Яг халуун сэдв болоод тий. Бүр яг ингээд нэг тэгээ таарад нэг амар болцсон. Одоо харин яг гоё унах баха. Яг гоё уналтны жил баха энэ. Уналтны жил юу хийж байгаа юм бэ? Тэгэхгүй шүү дээ. Одоо би бол ингэж л бодоод байгаа. Одоо сошиал бол нэлээд хүчтэй болчлоо. Контент креатор ч гэсэн их болчлоо. Гэхдээ YouTube дээр хэр ихсэж байгаа сайн мэдэхгүй байна л да. YouTube дээр Instagram бол бүр яалчгүй аюу ихсэж байгаа бүр ингээл тэр чихээр л ерөөсө баг хүн болгон луцаар гаргаж хэлээ. Харин тийм бил. Instagram бол тийм. YouTube дээр болохоор яг нэмэгдэж байгаа байх. Гэхдээ яг чанарын хувьд бол арай мэдэхгүй байх. Тэ яг чанартай яг эсвэл YouTube-ийн очрыг бас бидэж байгаа олохгүй байна уу гэж би магадгүй. Арай жаахан хэцүү шттэ. Хэцүү гэх юм уу одоо юу гэдгийг уул хэцүү шилтэй. Зөвхөн Instagram бол бүр нэг юм зүгээр яг бидний чат дотор байжснаа нэг товчтаарсаар рил оруулж байгаа шүү дээ. Тэгвэл яг нөгөө нэг тэр чи YouTube студио гэж бас нэг юм байгаа. Тэрнлүгөө орж бичлэгээ оруулаад ингээд цацсан там тэгээ core more тамнайл мамнайл хийн мэн гэхээр нөгөө хүнээс ингээд яхаа өөр бодогдоод энэ яаж хийх юм бол тэгээ арай холдоод идэг бах те. Тэг магадгүй. Шинээр бас нэг 10 хүрэхгүй л стримерүүд гарч ирж байгаа даа ер нь. Тийм бах те. Тэ. Гэхдээ ер нь одоо ингээд хараадахад стримийн одоо ингээд цааш тааштай ч гэсэн одоо ингээд үнэхээр одоо би стрим хийдэг болчихыг ороод ирэх ер нь ирээдүй хэрэг байна. Хүмүүс төө? Тэ хүмүүс амар боломжтой шүү дээ. Жишээ нь гэдэг нь одоо яг ямар боломжууд нэгдэж байна гэдэг юм те. Одоо нөгөө нэг бүх юм нээлттэй байгаа шүү дээ. Тухайд одоо нэг одоо юу гэдэг монголчууд бараг TikTok оч ашигладаг, Instagram дээрээ ч юм уу пэйж мэж нэг reel мэл үзээд идэг байсан. Одоо бол тэгэл нэг гоё контент хийгээл тэрийг reel болгоод ийштэйшн цацхад нөгөө хүмүүс энэ угаас YouTube дээр бүтэн бичлэг байх нь ойлгомжтой гэж мэдчихэж байгаа тий. YouTube-ийн нэрийг бараг бичгээд л эсвэл нэрээр нь бараг хайгаал ороод шууд үзээд авах боломжтой болцсон. Тэгээд
Мэдгүй ер нь бүх юм л бэлэн байгаа юм санагдаад байгаа шүү дээ. Тухайч бас нийт бас амар байсан шүү дээ. Тий, тэгэл байнгын хэрүүл хийж стрим идэг гэсэн байхгүй. Одоо бол гайг болчиход байгаа. Одоо гайгүй. Одоо угаас 1 гигабайт майт болцсон баг бүгдөө амар болцсон байлээ. Одоо ингээ Мёгийн хувьд одоо бид нар стримийн талаар нэлээд ярьлаа л та тэнгуүдтэй ер нь одоо чөлөө цагаараа өөр хобби ер нь юу зүйлсүүд юу байхгүй. Тархалах хийдэг болсон. Одоо гэр бүлэрээ яг хийдэг зүйлсүүд ч гэдэг юм. Сая одоо нэг цагаан одоо шинэ жил боллоо тэгээ сайхан одоо юу гэдэг юм. Бид нар ч одоо шинэ жилээр зарим нэг айл гэрүүд ч бас нэг арай өөр нэг юм уламжлал шиг байгаад идэг зүйлсүүд байгаад идэг. За тэгэхээр зөвхөн миний зөвхөн баярч гэлтгүү дээ зөвхөн танаа гэр бүлт одоо ямар уламжлал гэсэн зүйл зам гүйлчих юм тэгээд чи үгдгийг. Өмнө жил найзуудаараа нөгөө манай найз гэр бүлтэй тэгээ би бас гэр бүлтэй тэгээ хоёр гэр бүлээрээ нийлж нэг оноо гаргасан. Тэгээд энэ жил болохоор манай яра сая төрсөн аахгүй 12 сая. Баяр үргээ. Баярлаа. Тэгээд бид тайвар амгалан гэртээ гаргасан юм. Тэгээ ер нь бас ботсон 1 сарын дундуур болоод Монгол баймаар хүн байлээ. Тэр тийм бах тий бас. Нилээ бас хүүтэрч юм. Тэгээ тог мог нь тасраадах гэсэн. Тэр тог тасралт бол нилээ тэр стримерт бол бүр зүгээр яа харилцах тий. Тог тасралт очоод стрим хасаагаал за hi guys пум бах. Яг 2 удаа яг тэглээ. Саяхан юм уу тий? Тий, өчигдөр орой гэх юм уу? Тийм, сайн нөгөө 2 хоног чинь бүр яг тогтсолтой гэсэн. Өнөөдрөөс гайгүй гинэ. Би нэг бас хэлчих. Өнөөдрөөс тагсрахгүй гэж. За ашгүйт. Тэгээ одоо тэгэл тасралаа бол тэгэл ажил зогслол. Тий. Тэгээ би тог тасрагууд нь тэгээд уцаа барьж авснаа TikTok хийгээд гэж байна. Шоо TikTok. За тог тасралсан. Тог тасарсан байна. Тэгэхээр бүгдөө TikTok хийцгээ. Гэтэ Мёгийн хувьд одоо ингээ яг ажиллаа хийж байхад ер нь хэр болоолаа дээ. Одоо зөвхөн одоо бид бол Мё л гэж харж байгаа тий. Тэгээ ард нь хүмүүс байдгүй. Тэгээс бол ганцаараа л стичк бүгдийг болгож байна. Манай одоо нэг бичлэг янзлж байгаа маш олон хүмүүс байгаа баг. 10 маруулаа нөө манай хэд чинь. Тэгээ нөгөө нэг бүгдөө оюутан скул ихэнх нь оюутан юм. Нэг нь л 10 жил хаа баг. Тэгвэл нөгөө нэг хүнд яг бүх ажлаа даатчих болохгүй. Тэгээд ингээ хуваарлаа явдаг. Би ч нөгөө 5 channel дээр ингээ бүгдөө хуваарлагдаа явж байгаа гэсэн. Тим 10 эдитер байгаа. За тэгээд нэг менежер гэх нэг залуу байгаа. Тэр менежер нь болохоор яг юу хийж байгаа юм бэ гэхээр нөгөө рилүүдээ тогтмол бүх платформудаараа цацсан. Тэгээ тэр хүний доор бас баха рил эдитерүүд байгаа. Тэр рил эдитерүүд нь менежертэйгээ холбогдоод тэгээ тэр хүнээсээ цалингаа аваад менежер надаасаа цалингаа аваад ингээд бахан л болж байгаа. Тий. Яг стрим дээр ингэдэг тэгдэг гэж тусалж байгаа юм гэвэл манай нэг модератор л сүүлийн үед бүр амар гой юм хийж өгөөл яваад байгаа. Өөр юм байхгүй дээ. Одоо бол эхэндээ одоо тэгэхээр ер нь бол баг нэлээд олон багтаал гэхэд бол баг харьцтай. Би одоо өөр юм хэмээр гэсэн. Тэгээ одоо ер нь бол гэхдээ энэ нь бол нэлээд их цагийг бол хэмж өгч байгаа шүү дээ. Тэгээ одоо би угаасаа бичлэг янзлж чадахгүй. Өмнө нь гэхдээ анх яадаг гэсэн. Би өөрөө хийдэг байсан. Тэгээ хүн үздэг байсан. Тэгээд би угаасаа чадахгүй мэ за эдитертэй болъё гээл. Өдөрт нэг 20,000 төгрөг олвол тэр мөнгөө шууд эдитертэй өгөөл явцгаах. За. Тэгээ одоо ер нь бол би Мёгийн гэхдээ зарим бичлэгүүдийг бас мэдх юм байна. Тэгээ амар гоё эдиттэй бас бичлэг байгаа. Манайхан мундаг. Тий, нэлээд мундаг хүмүүс байна. Би болохоор яг тэрийг Мё өөрөө өстой госч өгч юм байна. Гүм би болохоор нэг юм олон жилийн замналт хүн чи эдитээ хийсээр бүр алдаг болцсон юм байна. Гүү. Би бодож үгүй цаанаа нөгөө эдитер бас байсан юм. Би үлээвч хийхгүй. За. Instagram руу ороод нэг edit-гүй видео ойл бий л байгаа. Тэгээ өөр баг. Тэгээ одоо ер нь бол бүх платформуудыг ер нь бол ашиглаж энэ одоо YouTube руу юулж байгаа л гэсэн утга. Тий. Одоо тэгээ ер нь би ингэж л бодоод юм да. Одоо ингээ хоёулаа бүр өстө контент хийж ярилцчих. За. Би болохоор ингэж бодоод байна. Би ер нь Instagram дээр контент хийдэг. За. Тэгээ одоо би чинь 11-г нэртэй контент бүтээдэг байхгүй. Тэгээд яг тэр нэрээр Instagram дээр. За. Тэгээд одоо юу гэдгийг одоо химэл оюуханы талаар ч юм уу вебсайт дээр ярьдаг ч гэдэг юм уу нэг иймэрхүү юм хийдэг. За тэгэхээр би бол юу гэж хэлэх гээд байна гэхээр Instagram дээр team content creator байх хэрэгтэй юм уу? YouTube дээр байх content creator байх хэрэгтэй юм уу? Гэхдээ одоо ингээ эхлэх гэж байгаа хүмүүс бол юу ч хийж болно шүү дээ. Зүгээр би одоо хувьдаа зүгээр ингэж бодсон байхгүй бас контент хийх бол гоё дээ. YouTube дээр, Instagram дээр хийх ч гоё. За гэхдээ би зүгээр хувьдаа YouTube нь арай илүү юм болоо да гэсэн бодол төрсөн. Тэгээ яагаад вэ гэхээр YouTube дээс бид нар чинь бас нэг мэдээж нэг орлогожод байгаа шүү дээ. YouTube чинь их мөнгө өгөхгүй л хал та. Гэхдээ ер нь бол тодорхой хэмжээний бол мөнгө олдог гэдгийг бол олон нийтээр мэдээд байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Олохгүй юм. Юу ч олохгүй шүү дээ. Тийм үү? Тий. Надад болохоор би одоо буруу ойлгосноо нэг хүн болохоор ингээд YouTube-с бол бас аваа хөрхөн орчдээ шүү бас нэг тийм. Гадаад үзэлтэй болов? Тийм юм болов? Гадаад үзэгч нартай болно магадгүй. Ааха. Манайхан чинь нэг тодорхой хувийн Солонгос
Нэг Европоос нэг хэдэн орн байгаа. Тэнгүүд яг тэгж амар олж болох юм бол ерөөсөө байхгүй. Ер нь бол тэр эдийг ер нь тавлаа хийж байгаа гэсэн үг байхгүй стримүүд жахад. Тэгээд монетизашн хасаагаа ангууд нэг реклам явуулаач ш. Тэгээд нэг 5 цагийн стримд хэдэн реклам гарна гэж бодчих. Нөгөө чи галзуур ш. Тэгээд би тэр мөрийг унтраачдаг байхгүй бас. Угаасаа мөнгө олохгүй. Тэгээд манай эдиторүүд бас байна. Тэгээд нэг копирайтед дуугаач хайчихна. Тэгээд болиочгаа хийлээд нэмэрх байхгүй. Тэнгүүд нөгөө нэг монетизашн угаасаа хийж ажиллахгүй. За. Би л тэгж YouTube-ээс мөнгө дөрөв олж байгаагүй. Тийм үү. Би болохоор одоо YouTube-ийн учрыг өстө үнэхээр олцсон юм байна гэд. Одоо яг энэ жил гээд байхгүй. Тэгээ одоо ер нь бол тэр тэгэхээр ер нь стримүүдийн хүмүүс одоо ингээд яг YouTube дээр байжснаа яг юу руу шилжчихэд идэв нөө кик руу шилжчихэд идэг. Кик нь бол яг айгүй дайж юм шүү. Тий. Кик бол ялтч нөгөө яг хэдэн үүд чинь чат нь хэр итгэвтэй байна. Тэрнээс хамаарат кик гэдэг платформ шууд мөнгө өгөх эхэлж байгаа байхгүй. Би жилийн өмнө хүмүүс ярьсан байхгүй. Хин ч ойлгоогүй за. Тэгээд одоо бүгд орж байна. Би бүр хэрүүл юмар сарагдаад байгаа. Яаж байгаа тий? Жилийн өмнө ярихад ягаад ороогүй? Тийм шүү дээ тий. Одоо болохоор одоо мөнгө олоод байна гэж орыг тэгээд байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг YouTube-ийн зарим дүрмүүд нэлээд чанга болцсон. Тэгээд нөгөө страйк өгöd эхэлж байгаа. Тэнгүүд бас цухтаал орж ирчих шиг л байна шүү дээ. Би тэгж анзаараад. Одоо тэгээд нөгөө нэг кик бол одоо л ерөөсөө гоё юм болохоор ингэж ажилт юм шиг шүү дээ тий. Мөнгө олоход бол боломжтой. Тэгээд зүгээр үзэлтээс шүү дээ. Тий шууд үзэлтээс. Тэгээд ерөөсөө тэр нь гадаад Монгол нь хамаагүй. Тэгэл хүн л бол хүн. Тий. Гоё хаас. Гоё шүү дээ. Тэг бүгд оролтоо. Харт. Одоо тэгтээ ингэж болд юм уу? Би одоо зүгээр хөвдөө ингээл бас ингээ мараа би бол ингээл үзэгч нартай л аюу хэрэгтэй л мэдээл болохгүй. Одоо ингээ кик руу орё гэд бодохоор кик гэж манайхаа юу яд шүү? Сайт байдсан шүү бас. Тэгээ сайт байгаа аппликейшн байгаа зурагтанд ярьж байгаа. Харин тэрийг бас хийж өгөхгүй бол кик явцсан шиг. Харин тэгж магадгүй. Би болохоор ингээ угаасаа бид нар ч л нөгөө контент хийж байгаа хүмүүс ч бас ингээ контент хийснийхаа төлөө хинч мөнгө өгөхгүй байгаа. Тэгээ яг үнэндээ бол одоо хүмүүс болохоор ингээл энэ нэг юм контентийг л их гоё явж байгаа л та аюу баяжаад яваад байна гэж боддог. Гэтэл яг үндэ мөнгө олддоггүй байхгүй юу те. Ингээ ялангуяа Instagram дээр байвал Instagram-аас мөнгө авахгүй шүү дээ. Instagram өгөхгүй. TikTok дээр бол гадаадад авд юм шиг байна. Гэхдээ Монголд бол бандуулсан. Манай монголчин нэг юм бандуулсан байгаад байдаг шүү дээ. Нөгөө миний санджаар бол нөгөө сааралж гсаалтанд байгаа бол. Одоо яг одоо бол сааралж гсаалтаас гарсан шүү. Тэнгүүд дээр нэг хүн ой гарчлаа гэд мэйл явуулгаад л бүх юм болчихно. Харин тийм юм шиг байгаа юм. Би бас тэгж ойлгосон. Тэгээ манай улсыг бас ингээ анхаараач гэх нэг ингэчих юм бол бас болчих гээд байгаа шүү. Тэгвэл тэрийг нь тэр хүн нь тийм юм бичдгээч мэдэхгүй байгаа юм шиг байна. Би бас совдоо бодоод байгаа. Бас магадгүй. Тэгээ тэр хүн нь ингэх ёстой юм биш гэдгийг мэдэхгүй байгаа юм шиг. Тэгээ би бол тэгж хэлж мэлэх миний хоолоо хүрхгүй бах уу? Байна уу? Тэгээ ер нь хоолоогоо хүрэхийн тулд одоо би жагсгал хэрэгтэй. Буруу ярьж байна тий. За тэгээ үргэлжлүүлээ би нөгөө кик рүү орох гэсэн. Тэгээ кик рүү ороход болохоор одоо ингэдэг юм уу? Одоо шинэ аккаунт шууд нээж байгаа шүү дээ. Тэгээд шууд мөнгө рүү олох боломжтой. Үгүй. Үгүй байна тий. Нэг 2 3 юу шат байгаа. За эхний шат нь болохоор шууд нөгөө нэг саба нээдэг. Тэр мөр амар амархан. Ер нь бол 75 хүн дагаал тэгэл нэг 20 хүн чат бичвэл болчдөг л яадаг л. За ер нь бол дайч юм шиг. Тийм амар амархан. Тийм 3 шатлал байгаа. 3 дахьыг биелүүлэхэд хамгийн сүүлийнхийг биелүүлээд эхлэнгүүд л шууд мөнгө олоод эхэлнэ. За. Тэнгүүдээ гэхдээ кик руу орохоос өмнө YouTube дээр жоохон танигчаа кик руу орсон. Тэгсэн дээр яалч тэгсэн дээр. Тэгэхгүй бол шууд кик руу ордог хинч танихгүй Монгол. Тийм ер нь би кик руу ороод шууд баларцсан шүү дээ. За. Нөгөө нэг яг дагаж орохгүй л хүмүүс. Наглаа дагаж орохоо болцсон ч юм уу мэдгүй. Эхлээд эхний жил амар байсан байхгүй юу? Одоо бүр яг миний бүр хамаг баг уналтны үе юм уу ааш. Мэдгүй. Баларцсан. Хүн байна уу гэдэг хүмүүс үзээд байгаа мөртлөө хинч үччихгүй байна уу гэдэг. Байна. Өмчи ингээд гэдэг. Харин тий. Хүмүүс тэгээд ер нь гэхдээ үзэгч нартайгаа ингээд ярихгүй ингээд хоосон байх юм эвгүй байдаг бах тий. Яа эвгүй штэ. Би сая нөгөө нэг зөвхөн кик дээр стрим яваад дээрэгсээ бараг жил болсноо сая он гараад яг YouTube-ийн channel дээр бас давхар хийж эхэлж байгаа байхгүй. Тэгэхэд тэр нэг жилийн эхний 8 сар бол үнэхээр сайхан баг. Би бүр нэг сард нь хэдэн $1000 малар алчлаа та. Бүр утгаа алдаад. Тэгээд нөгөө нэг жоохон их мөнгөтэй болцож жоохон өнгөрд юм биш. Чи энэ мөнгийг аав. Чи энийг аав гэх үзэгчдэртэй тараагаа цаацаад. Тэгээд сүүлдээ мөнгө өгөө болцож үзэх болсон. Би тэгж ойлгосон. Бас бурууцсан сургацсан юм уу тий. Тэгээ би мөнгө олохоо болцоо бити мөнгө нэхээдэ гэсэн чинь за гэх. Би ч бараг цалинтай үзэгч байсан. Чи яаж байгаа юм бэ? Тэгээ үзэгчтэй цалинжуулдаг болцсон байсан чинь тэгээ. Харин. Одоо тэгтээ ер нь юу яа буцаж явах ер нь одоо ер нь контентын хувьд одоо яг юу хийхээр шинээр төлөвлөж байна. Одоо яг нөгөө нэг яг ингэжээс аахгүй юу. Би нөгөө нэг тоглоом дээр нэлээ нөгөө rank хөөж competitive тоглодог байсан. Тэгээд
яг тухайн үеийн тим ерөөсөө бичлэгнүүд маань тэмцээний дуийн бичлэг одоо юу гэдэг те тим юмнууд ерөөсөө байхгүй. Одоо жишээ нь гэхэд Ofag CTS гэдэг бид гурав одоо Apex Legends гэдэг тоглоом дээр нэрнгэсэл 2 удаа улсын авраг авцаахгүй юу. Тэгтээ дааж бичлэг байхгүй. Ямар ч тийм зурагч байхгүй. Тэнгүүд яг одоо тэр тоглоом дээр нэг гайгүй байсан шүү гэдэг ч юм уу те. Тэрийг одоо нэг нотлох ч юм уу нэг тийм одоо нэг дахиад нэг тэр тоглоомуудаа дахиж тоглоод нэг тодорхой хэмжээний ранк түрээд нэг богино хэмжээний кино болоод гээд яваад хийцээ гэж бодоод байна. Тэгээ 100 хүртэл угаасаа үйлчингөө жоохон тоглолч бичлэгүүдийг нээж намчин болгоод 100-аас яг камер аваад гарах гэдэг. Тэгвэл бас галахад байвал торхч морхч мэлээ тий. Бас тим бэж магадгүй шүү. Би гэхдээ Мёг бил мэднэ. Би 2025 онд бол Мё бас турхаа зал байсан шүү манайх. Байсан шүү. Тий. Би яг мэддэг байхгүй. Тэгээд айгүй ийм аксессуарлагч билүү нэг тэгж санаадах юм буруу санаад байна. Одоо нэг авдчихаар одоо юу ч аахгүй. Тий. Яг нэг аксессуар бол байсан санагдаад байна. Би байсан тий. Тэгээд айгүй костюм бичээтэй залдаас тий. Нэг костюм бичээхтэй залуу үсээ ингээ буржилгаа том ингээ босгоцсон. Яг ингээд бид модны хоёрт уулзч байсан юм аа. Нэг төрсөн өдрөө нэг найзах. Тэгээд санаж байна. За тэгээд ер нь бол Мёгийн хувьд одоо тэгвэл Apex руу гэж ойлгосон зөв. Үгүй. Одоо counter дээр явж байгаа. Тэгээд counter дуусаагүйсээ. Face дуусаад одоо Premier гэдэг дээр нь тоглоод явж байна. За тэгээд одоо ер нь энэ зүйлс дээр бол багтай байна гэж би ойлгож байна. Баг гэж байна тийм. Одоо яг уулздаг бол болохоос шүү дээ. Энэ бол тэгээ сошиалар харцдаг үл тээ. Тэгээ одоо энэ стримерүүдийг одоо ингээд одоо бүгд ингээ өөр зүйлийн талаар ярих гэдэг. Тэгэхээр одоо YouTube дээр одоо стрим хийх өөр контентууд хийдэг хүмүүс бас байгаа шүү дээ. Стрим биш. Тэнгүүд эндээс стрим болон тэгээ YouTube-ийн өөр бусад контент хоёрын одоо ялгаатай одоо стримийн даваа тал байна, сул тал бас байгаа бах тий. Бусдынх юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг тэндээс харахад бол стримээс илүү юм байна даа гэж бодож исэн удаа байдаг үү тий. Тиймэрхүү зүйлсийн талаар зүгээр сайн давуу сул талаас нь ярилцвал. Яг YouTube руу хахад би даамар юм санагдсан. Би нэг бас 3-4 сар нэг стрим хийх алгалсан байхгүй. Тэр үед бол зөвхөн бичлэг хийжсэн. Тэгэнгүүт би одоо ингээд ажил дээр очиод нэг 5 цагтны стрим хийгээл үлдсэн 5 цагт бичлэг хийгээл тэгээ нөгөө нэг одоо багийнхантайгаа жоохон хурал маяг юм хийгээл тэгээл ингээд тарж байгаа байхгүй. Тэгсээ чинь яг нөгөө бичлэг хийжсэн нөгөө зөвхөн стрим хийхгүй бичлэг хийжсэн үед бол ажил дээр очиод тэгээл нэг 5 цаг 2-2 цагийн дотор ингэж хийчихэл тэгээл ажлаас гараа явчихлаа юм байл. Харин шүү дээ тийм байл. Тэгэл өөр юм байл. Видеого хийлээ гарлаа эдитер аваад. Тий. Эдитлэн. Тэгээд цацуулсан тий. Тийм тэгж анзаарчихсан. Юу нь YouTube руу байх нь илүү амархан байж магадгүй гэж бодсон. Гэхдээ яг гадуур мадуур яг нөгөө биеэрээ ингээд бичлэг хийдэг хүмүүс бол энийг сандлын ард суугаад ингээд ахгүй. Яг гадуур явдаг хүмүүст бол ялчгүй тэрний хэцүү л баг л та. Тэгээ бид чи нөгөө нэг стрим хийж байгаадсан дулаахан гэдэг ингээд сууж байгаа шүү дээ өрөөндөө. Тий. Өвөл мөл гадуур явж бичлэг хийдэг хүмүүс бол тэднийх нь илүү хэцүү л. Гадуур явдгууд нь бол арай л хэцүү л баг л та. Тэрнээс гэхдээ яг хараад YouTube-уд бол яг нэг газар л байдаг санагдаад идэг шүү дээ. Гэртээ ч юм уу тий. Тий, ер нь тий. Зарим нь яг явдаг л та. Тэгээ гадуур явдаг влогерууд бас хэцүү бах тий. Тий. Тэд нар бол хэцүү. Тэгээ тэд нар гэхдээ бас дуртаадаа ч явж байгаа юм шиг санагддаг шүү дээ надад. Бас тийм болоо. Тий, одоо өөртөө нөгөө нэг гадуур явах дуртай тий. Гадуур явж байхдаа цацыг гэлс камер авсаач тий. Магадгүй. Би бол влог хийх гэсэн чинь юу вэ? Зүгээр гэр ажил гэдэг. За нэг содон юм байдаг. Нэг баруун эргээд шүүдэх үү гэж байгаа. Энэ баруун эргэснээр бичлэгэдээ оруулаа. Би одоо маргаашнаас зүү эргэж явж үзсэн. Жохон тойрч ажил руу явъя. Гэтэ баг наа чи хөгжилтэй юм шүү. Йогийн ажил руугаа явах 75 замаа тэр ч юм те. Тэгээд угаасаа ажил дээр очиод нэг камераар сууж байгаа шүү дээ. Тэгээд ажил талаасаа камер харуулах юм ааш. Влог бол зүгээр юм. Гэтэ ер нь YouTube-руудын хувьд одоо ингээд YouTube гэдэг зүйл бол одоо гэхдээ стрим одоо нэг YouTube champ гэж нэг болоод ирсэн шүү дээ. Тэрэнд болохоор стримерүүд оролцдоггүй юу? Оролцчихлээ. Оролцоод эхэлсэн өмнө угаасаа оролцчихсан баха анханасаа. Тийм үү. Би болохоор өмнө нөгөө зүгээр яг бичлэг оруулаад байгаа хүмүүс нь л юм байна гэж бодсон. Би бас сайлт гэж ойлгосон. Би бол анханасаа тэгж ойлгосон. Одоо л үгүй байсан. Үгүй мэн тий. Тийш ер нь ороод гарав юу болж вэ? Би юу? Би орох гэхээр нь үгүй гэлцсэн. Яаж. Тэр чинь нөгөө юу юм бэ л дээ. Нөгөө нэг үзэгчнэр нь тухайн намайг одоо дэмжиж мөнгө явуулаа. Тэгээ тэрний топ 4-г гарч байгаа байхгүй. Мөнгө явуулах. Тий. Тэгсээ чи би чинь сүүлийн 1-2 жил үзэгчнээс ямар ч мөнгө аваагүй байхгүй. За. Тэгээд авахгүй гэхэд ингээ байжсэн чинь. Тэгээд мөнгө авч дэмжих ёстой юм шиг болчихгоод тэгээд амар сонь санагдаад дими юм шиг санагдаад мөнгө авахгүй байж байжснаа тэгэхээр чинь амар дими л санагдсан юм л. За тэгээд за тэгвэл шиг ер нь дими гээд би тайлбарлаа хэлсэн.
Тэгсэж хамаагүй лээсэн бэл. Ер нь орол орчих лээсэн. Одоо дараа жил орох гэсэн. Энэ жил ч тийм. Энэ жил турвал орно. Турвал орно. Өөс миний 2026 оны төлөвлөгөн дээр байгаа. YouTube Champion турвал орно. Турвал гэдэг ингээ хаалтна. Турвал гэдэг. Гэхдээ ер нь бол судалж байгаа юугаар бол одоо яг шууд жимд ч гэдэг юм уу явах одоо бодолтой байхгүй юу? Арай бодоогүй. Яг бодсон байна. Би ч 5 кг хассан байгаа нэ. Оо. Тий, би сахар хассан сая. Сахар хасаад сар болж байна. Би 50-аас гарцсан. Арай ирүүлж ядах. Оо, nice. Одоо тэгтээ нөгөө юу яд юм мега зүгээр ер нь зүгээр амжихгүй байна уу? Зүгээр л амжуул амжин л да. Би нэг хэсэг жимд явж үтсэн юм аа. Тэгэнгүүт нөгөө одоо өглөө хүүгээ цэцэрлэгний оруулагч ажил руу явж байгаа ш. Тэгэнгүүт 9 мэс гээд. За тэгээд тэгэнгүүт яг л тэгж жимд ш таардаг байхгүй. Тэгээд 9-оос жимдлээ 10 11 тэгээд ингээд жимээсээ гараад буцаа ажил руу орно тий. Тэгэнгүүт ажил руу ядарчтай л. За тэгээд за окей жоохон амрыг ажил дээр нэг цаг унтсан чинь тэгээд зомбир болоос ирч. Ямар ч ажлыг идэхгүй байхгүй. Тэгээд ялангуяа ихний нэг сар бол бүр яг тийм. Тэгэнгүүт ингээд ажлыг идэхгүй байхгүй ингээд юм ярихгүй амнаас үг гарахгүй болчихгоо тэгээд за ер нь лайлаа. Тэгээд байгаа. Гэтэ одоо яг нэг ажил болгоод явна да. Би тэгтээ ингэж ойлгосон шүү дээ. Би бол яг наадхантай чи яг санал нийлж байгаа. Би ч бас бүр ингээ бандаача бондоогод болтгоо юмнаас. Тэгээд яг энэс нэг зүйлийг ойлгоод ингээ жимд явхад ерөөсөө бүр амар хэтрүүлэхгүй байх хэрэгтэй юм байна гэх. Тэгээд бүр яа харахгүй нөгөө ярддаг ажил хийдэг юм чинь. Тэгээд ажил бас нөгөө би ч бас өөрөө видеого эдэлнэ. Тэгэхээр бүр нөгөө нэг дараалт юм л тий. Ер нь дараа хиймээ ч гэдэг. Бүр ингээ нөгөө хамаг би булгараа юу яачаар тэгээ цаанаас энерги болчтой юм шүү дээ. Тэгээ бүр энерги болчих юм чи нөгөө ядч байтал нөгөө нэг бид нар ч гэдэг юм одоо хүмүүс ч одоо нөгөө контенттэй холбоотой хүмүүс ч одоо нэг тэргээ хийхгүй бол эн чинь бас аюу хэцүү шүү дээ. Тэрс өдөр болго явж байгаа нэг ажилтаа ингэж байгаа биш. Тэгээ аюу хэцүү. Заавал нэг цацах гаддаг цацыг ихээр эдит хийх гэдэг. Би хэд чинь тэгээд бүр ядаргаатай байхгүй нөгөө ядарснаа нэг харуулах боломжгүй нэг. Яг зовж байгаадсан ямар гоё байна. Булгараад болохгүй тий. Харин тий. Гэтэ энэ дээр ингмээр санагдсан надаа ингээд би нэг юм шийдэл олоод байгаа заяа. Бид хоёр бүр өстө жиг ток шоу болж байна. Би нэг шийдэл бараг олоод байгаа. Тэр нь болохоор ингэхийн байна да гэж бодсон. Хүн ингээд жимд явахаар би чинь ингээд жимд явахаар ингээд амар зом бэрч мовроо ядарч мадараад ер нь бараг жим гэдэг зүйлийг бүр ингээд үгүй ятах гацчих шиг зүйлтэй ингээд бүр энэ бараг амар тэнэг зүйл ч юм уу тий. Гэж ч юм уу тий. Тэгвэл би яг ингээд ойлгосон. Хүн ер нь өөрийнх нь дуртай хөдлөх спортын нэг зүйлээ олмоо. Бидний ойлголтоор болохоор жим йога гэж нэг хоёр зүйл байгаа шүү дээ. Аха. Гэхдээ ингэсний орн дахиад өөр юм зөндөө юм л шүү дээ. Одоо чинь юу гэдэг ширээний теннис биш одоо газрын теннис гэдэг. Тэр чинь хөдөлгөөн шүү дээ бас. Тэгэл торхон ойлгомжтой зүгээр. Гэхдээ кап авч байгаа тэрнээс энжой. Тэнгүүд яг нэг одоо яг энжой явж байгаа хүмүүс байгаа л та жим дээр. Би бол жимдээс яг энжой авахгүй байгаа байхгүй. Ингэсний дараа нэг үнэхээр яа ил гэдэг байгаа байхгүй. Тэрнээс нөгөө одоо тоглолтыг тоглоомоос бид нар ч аягүй энжой авдаг шүү дээ. Гоё юм бэ яа харж байна би штэ. Тэ тэнгууд яг нэг юм спортын нэг юм одоо юу гэдэг газрын теннис ч гэдэг юм уу эсвэл ширээний теннис ч гэдэг юм нэг юм спортын нэг юм руу гүг орчвол гэл яг тэндээс кап аванга хөдлөөд хөлсөө гаргаад байгаа юм байна да гэж би бодоод яг би одоо хэрэгжүүлээ гэл байгаа л да зүгээр. Ер нь энэ арга их зүгээр юм байна гэж бодсон. Юу гэж бодож байна? Тий магадгүй манай найзууд бөөндрөө басна ер нь жоохон хөдөлгөөн дутагдаад ингээд бараг 7 хоног болгоныг хэсэг заал авсан. Тэгэл өвөл болоод за бай guys гэ. Тий. Одоо би нэр эндээс хоёлоо нэг гол үзүүлрээ үзэгчийн нэрийг нэг юм ярих юм байна. За. Үзэгчдийн хувьд одоо ер нь юу н одоо үзэгчд ч гэсэн бас одоо төгс хүмүүс биш. Одоо сайн үзэгч байгаа, муу үзэгч байгаа. За тэгээд ер нь ингээд үзэгчдийг ер нь ямар байгаасаа гэж ер нь бодож байна. Бас үзэж байгаа хүмүүс мөр үзэх байх л та. Тэгээд бас буруу үзэг хандлага гаргадаг ч гэдэг юм уу ер нь тийм байгаа шүү дээ. Одоо нэг хамгийн асуудалтай юм юу юм болов? Орж ирээл хэрүүл хийх гээд өдөөд өгдөг ч юм уу. Яг тэрнээсээ кайф авдаг яг тодорхой хүмүүс байгаа. Нэг хараана. Тэгээ тоож болохгүй тэр хүмүүсийг. Би тоохоо болцсон. Нэг орж ирээ хараана. Хөөе юу мэн гээл. Тэнгүүд за уушчихгүй. Орхичин. Тэгээд тоохгүй болохоор алгалчих жоохгүй. Тэгээд бидний хувьд бол зүгээр болчих шүү дээ. Бид нар хараалгуулаад сурцсан ч байдаг ч юм уу. Тэгээд дасцсан ч юм. Тэнгүүд өөр үзэгчтэй шууд ингээ харааж марааж эхэлдэг ч юм уу. Тэдний жоохон арай болохгүй болов гэж бодод. Тиймээс өөр одоо тэдрээс юу үсэх вэ? Тэгээ ер нь бол тэгээд би нэг битэд оромжлооч л асуудалтай юм болж байгаа шүү дээ. Одоо тэгээд өнөөдөр бол бас стримтэй. Тий. Сая Counter Strike Season 4 шинээр эхэллээ. Өглөө. За. Би тэгээд унтаагүй явж байгаа тэр шалтгаан дээр байхгүй. Би сүүлийн 3 хоног яг ингээд үүрийн 4 цаг гээд ажил дээр очлоо. Өнөөдөр бүр нэг гэж атсан. Тийм үү.
Би болохоор ингэж ойлголоо. Сая ингээ ярианаас нь би болохоор Мёг гэртээ яг стримээ хийгээд идэг гэж ойлгосон чинь яг тусдаа байлгаж байна. Аха. За тэрэн дээр юм байли яаж утсан. Гэртээ байхаар яагаад анчлалтай явц дээр байхаар яагаад. Гэтэ тэгээд хүүхдүүд хайжууд одоо юу гэдэг би хаяа хараалуу хэлцдэг ч юм уу тэгэж мэггээр болохгүй байхгүй. Тиймээс зүгээр гэртээ хувьд би мэдээж хараал хэлээд байгаа тахгүй ойлгомжтой. Тэгээд ажил дээр очиод яг нэг лайв стрим дээр нэг яг нэг тодорхой яг нэг таймингийн тааруулаад нэг хараал хэлэхээр тэр чинь маш хөвчлөлтэй байдаг байхгүй. Энтер гэж яриатай нэг гоё хэлчихээ те. Тэгээд тэгэж мэгж хэлждэг болохоор тэгээд ер нь тустай байсан хамаагүй зөвл юм л. За тэгээд ер нь бас ингээд миний асуух асуултууд ер нь баг цөөрч эхэлж байна. За гэхдээ яг хоёул ярих юм үзэндээ. Сая нэг асуулт өнгөрөөцөө хоёлаа. За YouTube дээр контент хийх үү, Instagram дээр контент хийх үү гэд тэгээд мэдгүй хоёлаа алгасан. Тэгсэн байна. Тэрийг шууд явъя. Тэр би ер нь ингэж бодоод байгаа. Ер нь яг контентын хамгийн том платформ нь бол яалчгүй YouTube. За тэгэнгүүт YouTube-ээс за нэг 20 минутын бичлэг хийж байгаа шүү дээ. Тэр чинь edit-тэй явж байгаа. Тэгэхээр нэлээд гоё бичлэг байгаа шүү дээ. Тэгэхээр 20 минутын бичлэгнээс нэг тодорхой хэмжээний за волюм муугаар отоход нэг 4 reel гарах байхгүй. Тэр 4 reel чинь бусад платформуд дээр контент болоод орчихно. Тэгээ уртыг үзэхийг хүсвэл YouTube дээр. Би яг тэгж бодоод байгаа ер нь. Гэтэ ер нь Instagram, TikTok одоо reel хийдэг платформуудын контент нь илүү амархан юм бэл. Би сая яг сүүлд 2 бичлэгээс нэг нь сая үзэлтэй, нэг нь 800 эд байгаа үзэлтэй. Тэгээ хүмүүс бас хүний бод амар дуртай байна. Тэр гэхдээ юу байс бахтэй би яг асууч яг тэр сая үзэлтэй тэр 800 эд үзэлтэй тэр нэг тийм супер эдиттэй зүйл биш. Ого. Зүгээр л ямар ч эдитгөө. Тэр харин тий. Би яг ингэж бодсон. Би бас нөгөө нэг айгүй сэтгэл гаргаж одоо контент хийдэг. Тэгээд тэгтээ мэддэг ямар үзэлтийг хизээ яг ямар хуу ер нь бавах боломжтой. Яг ямар юм ярил авах юм те. Яг тэгтээ би зүгээр ингэж айгуусаа анзаарсан юм нь болохоор ер нь заавал бүр лаг эдиттэй байх албагүй юм бэ. Зүгээр сайхан гаргаж ирээл ярьчмаар юм байна. Бараг үзэл бодлоо. Энэ ер нь яад юм бэ? Тэгж бэ те. Тэгэхээр хүмүүст арай нөгөө нэг чухал болоод байна. Тэгээ би бүр энийг тэг бүр сүултээ судалсан заяа. Яагаад ингэж байна гэд. Тэгээ тэгсэн чинь ингэт юм бид нар чи яг одоо үеийн одоо generation Z гэх юм дээ одоо бидний үед яг жинхнээсээ нэг ийм юм суудсан гинэ. Бүр яг ингэж судалгаагаар би бүр одоо яг л гэсэн чи судалгааг марцсан. Яг тэрэн дээр нь бүр ингэсэн юм байна. Бид нар ингээд дандаа ингээд одоо зурагтааш дээр сошиалорч дээр ер нь ингээд гоё сайхан зүйлсийг зөндөө харж байгаа. Одоо жишээ нь гоё гэрэлтүүлэгтэй сууж байгаа, гоё юу яж байгаа, тэгээ гоё миктэй ч гоё эсвэл ингээд зурагтаараа гоё реклам гарч байгаа, гоё зураг авалттай, гоё эдиттэй юм гаргаж байгаа тий. Тэнгүүд ингэдэг юм байна. Гоё юмнуудыг ингээд харсаар нь байгаад гоё зүйл харах юм бол реклам гэж шууд ингээд хүлээж авдаг. Болцсон. Тэнгүүд шууд нөгөө нэг зарим нэг контентууд бүр нэг энгийн контентууд өөр ингэсэн тий нэг ингэсэн гэ нэг ийм зүгээр контентууд бүр маш их үзэлтэй хүмүүс ямар гоё юм бэ гэдэг шалтгаан энэ биднэртэй амьдралтай ойр зүйл энэ ингийн зүгээр хүн байна гэдэг ойлголтоор хүлээж авдаг. Тэгэхгүй болохоор нөгөө бүр ингээд бид нар бүр багасаа хүртэл нөө зурагт үзээд өссөн хүмүүс байгаа шүү дээ. Зурагтаар ингээд зур реклам гардаг. Тэгээ ингээд юм хийх юм бол рекламыг бол ямар реклам гэж биднээс асуулт асуух юм бол бид нар шууд л хариулж шүү дээ. Гоё зүйл байх хэрэгтэй тий. Гоё камертай гоё зураг авалтай байх хэрэгтэй. Гоё эдиттэй байх хэрэгтэй. Тэгээ ингээд хардаг болцсон байдаг. Тэгээд ингээд одоо ингээд сошиалор бол бүр илүү өдөр болгон гоё юмнууд харж байгаа тий. Гоё өнгөтэй, гоё гэрэлтэй, гоё яриатай, гоё эдиттэй. Тэгээд мэдээж гоёуд бол муухай явна гэж байгаа юм биш шүү. Гоё явна. Зүгээр нийт үзэгчдийн бүр яг үнэхэрийн бүр дийлэнхтэй бүр ок гэж орох зүйл бол бүр гоё эдит биш юм бэл. Зүгээр л энгийн. Тэгээд яг энгийн нэг Монгол хүн бол Монгол үзэгчнэр рүү чиглүүлж байгааг монголоор яриад тэнгууд нөгөө бүх насынхаа үзээд байгаа юм л да. Тэгвэл амар гоё эдит хэр чи өвөө эмээ ч юм уу нэг хин нэгний аав ээж хийж үзэхгүй болчихж байгаа байхгүй. Яг тэгж. Бас яг миний үеийнхэн бас ихэнх нь бас үздэг шүү л. Юу бол бас нэг хаяа эдитүүдийн нэг одоо нэг анимны амар эдитүүд байдаг байхгүй. Бараг тий. Балаа юм шиг 30 цаг эдитлэн тэр мэрийгээ бараг. Манай эдитрүүдийн нэг юм тийм байна. Яг нэг 20 секунд видео 30 цаг эдитл. Би тэрийг яг яаж хийж байгааг нь харчаал яг за ойлголоо гэд. Яг нэг жоохон хүндэтгэж эхэлж байгаа байхгүй ямар мондөг юм бэ те. Нэр ихсэл 30 цаг суучлаа шүү гэд. Тийм шүү дээ. Миний бүр яг дээдл нь яг тэр чин бас 1 минутын рил байхгүй. Тэгээ тэрэн дээр чин би нэг удаа тэр гэхдээ яг бүр тасралтгүй суусчихсан зөө. Тасралтгүй яг 48 цаг суус бит. Харин эдит. Бүр 48 цаг би нэг бичлэг эдитлээ. Гэхдээ тэр нь рил би бүр яг одоо бүр тэр үед бүр галзуурхц зүгээр би унталгүй эдэлгүй барыг суудж байгаа юм яачаа зүгээр 0 ороод буцаж орж суугаал нөө төрөжлөж байгаа. Тэгээ айгүй аюултай. Тэгээ ер нь бол эдит бол айгүй чанга юм байдаг. Тэгээ би яг тэрний дараа ингээд эдитээ айгүй ингэж гоё гарах гэдэг шаардлагагүй юм байна гэж ойлгоод
зүгээр ингээ хөнгө хийх хэрэгтэй юм байна. Тэг би ч өөрөө сүлдээ нөр контентын салбарыг бүр үнэхээр ойлгомоор санагдаад юу гэх гоё байх хэрэгтэй ингээд хайсан чинь явж ерөөсөө хүмүүс хитрхи сайхан юм хараад эхлэхээр реклам юм байна гэж хүлээж авдаг болцсон юм бэ. Тэрийг нь бүр судлаад гаргацсан юм байна. Тэгээ би за тэгэл тэгээ би яг саяны асуудаг чинь тэр ихгүй. Тэр сая үзэлтэй 800 юм чинь зүгээр яг ингээд хийсэн баг. Тэр яг зүгээр нууцшул яг юуны талаар ярьсан зүйл дараа нь ороод тарж байгаа. Гэтэ ерөөс сошиал дээр юун дээр байгаа шүү дээ. Байгаа. За тэгээд ер нь бидний бас нэг ярилцах цаг ерөнхий бас дуусч байна. За тэгээд Мёгийн хувьд одоо ер нь бол одоо миний бас ингээд асуугаагүй орж ирээд бол энийг ярьчмаар байсан юм да гэсэн зүйл байгаа бол бидэнтэй болцоож. Юу яаж байгаа? Энэ жил хөдөө. Хөлнөөс мөнгөчлээ. За тэр юу л оруулаад тогтооч. Энэ мэддэг хөлөө нөө. Тий. Харин энэ жил нөгөө үзэгчнээс шууд донешн авч хэлж байгаа. Тэгэнгүүтээ олсон бүх донешноо одоо нөгөө шилээр гарч иж байгаа эсвэл яг нэг хэрэгтэй гэсэн стримерүүд нь би ингээд баянгаа тогтмол өгч байгаа. Одоогийн байдлаар яг нэг хүнд 1 сая төгрөг өгсөн байгаа. Яг сая төгрөг болох болгонд нь өгч байгаа байхгүй. Нэг тийм. Тэгээд өөрийн гэсэн сайттай болсон. Тэрэн дээр ингээд шилэн данс байршуулад тэгээд тэр хин ямар мөнгө явуулаад хин тэр мөнгөний авсан байна бүгд дийлэх байгаа. Тэгээд бас нэг юм байгаа. Би нөгөө нэг кейс нэхэ болж байгаа гэдэг шүү дээ. Тэгэнгүүт одоо би Монгол компаниудаа сандарч ажиллана тий. Тодорхой хэмжээний мөнгө олно. Тэр олж байгаа бүх мөнгөөрөө бас энэ тийм нэг хэрэгтэй хүнд ч юм уу нэг тийм хүнд тослох хойц контентууд хийх гэж байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө тоглоом дээр мэдрэл мото шиг би одоо Steam Wallet Steam ингээд 120 байлуу 130 сая доллар хүрсэн байгаа байхгүй. Тэр чи яг ингээд багаар ингээд өрсөөр гал тийм болчих байгаа байхгүй. Одоо тэдрийг болоод яг ингээд хэрэгтэй нэг тийм яг гоё контентууд юу хийх гэж байгаа. Наа ч юм бол их гоё сонголт. Одоо илүү яг ярил сонин тэрлээ. За. Тэгээ нөгөө нэг donation бол ялцгүй шилэн данс гэдэг нөгөө данс руу хідэн дүүр оржсон, хідэн дүүр гарсан бүгд ил байгаа болохоор бас тэр амар гоё шийдэл болсон. Маа найз хийж өгөөд би шок. Шок байж болт юм бэл. Ашгүй. За тэгвэл Мёгийн хувьд бол нэлээд сая ярилцахад бол нэлээд таатай байлаа. Тэгээ дээрэс нь би ингээ ярилцаа сууж хахад бол Мёг бол нэлээд яг өөрөө би нэг завшиж авчи гэдэг иймэрхүү бодолгүй бүр юу гэдэг би арай муухайлсан зүгээр. Тэгтээ зүгээр ер нь бол хувьдаа нэлээд гоё хүмүүс туслах чин сэтгэлтэй хүн байна гэж би зүгээр хувьдаа айгүй гоё мэдэрлээ ингэ. Аль болох ер нь ярианаас та бүхэн анзаарах юм бол ингээд за ингээд энэ төгчий хэрэгтэд нэг чи ер нь өөрөө ч мөнгө авахгүйгээр эдитертэй өгчий гэдэг юм ингээд ерөөсөө яг нэг хувьдаа хийж байгаа ажилдаа айгүй чин сэтгэлээсээ ханддаг. За тэгээд мөн өөрийгөө биш өрөөлийг арай илүү их боддог хүн юм уу даа гэж би ер нь дүгнэлээ. Тэгэхээр бити намайг бүдүүн гээдэ. Би бүдүүн биш та нар л турхаа. Би зүгээр л нормал байгаа юм тий. Тэгээ ер нь бол тэгээ бүгд бас цаашдынх нь бас стримийнх нь одоо 2026 онд хийх стрим за тэгээ цаашдын контент за баг хамт болон гэр бүл тий шинэхэн бас хүнд нь бас амжилт сайхан бүхнийг хүсье юу гэдэг. Энэ жилийг зүгээр 2026 онд бүр галтай цогтой бүх зүйлсээ амжилтанд хүргээрэй гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа. За. Чи зүрх